Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense. Hisense-ийг PC Molos. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Super Light. Илүү зөөлөн, илүү супер. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнийг албан ёсоор шууд дамжуулах эрхийг авсан миний Монгол Entertainment-аас хөл бөмбөгийн дэлхийн аварга, хөл бөмбөгийн түүх нэвтрүүлгийг хүрэхэд инхүү бэлэн болгоод байна. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Гал эрмэлзэл ур чадварт хөрөнгө оруул. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobihome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Та бүхэндээ 12 цуврал угаараар хөл бөмбөгийн бөмбөг хизээ үүссэн, анх яаж өссөн, түүнээс хойш ямар замыг туулж 2022 онд дүрсэнлаарах хамгийн сонирхолтой, хамгийн биширмээр энэ гоё түүхүүдийг та бүхэндээ ярьж өгөх болно. Өнөөдрийн эхний дугаараар та бүхэндээ хөл бөмбөгийн бөмбөг хаана үссэн, ер нь хөл бөмбөгтэй холбоотой тоглоомод хаана тоглож ирсэн гэдэг түүхийг та бүхэндээ ярьж өгцгөөе. Хүн төрөлхтний түүхийг хэдүүлээ авч үзье. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн ном гэж та бүхэн боддоо. Хамгийн түрүүнд ямар ном орчиж байна? Мэдээж шашны номод орж байна. Библи ч юм уу те. За тэгвэл хөл бөмбөгийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн ном бол хөл бөмбөгийн дөрмийн ном байна. Энэ дөрмийн ном зөвхөн хөл бөмбөг гэлтгүү спортын салбар, дэлхийн түүхэн салбарт глобалчлал гэж юу гэдгийг хамгийн түрүүнд харуулсан юм ном байдаг. За тэгвэл дөрмийн ном үүстэл хөл бөмбөг маань 2-оос 3 мянган жилийн түүхийг ахаад туулж ирсэн байдаг. Тэгэхээр энэ 2-3 мянган жилийн түүхийг бүгдээрээ ярилцгаая. Дэлхийн одоо хөл бөмбөгийн бүх түүхийг агуулсан энэ ном. Эртний бөмбөг гэж бид нар ярьдаг. Эртний бөмбөгийг 3500-аас 4000 жилийн тэртээ Египтэд олж исэн түүх гэдэг. За мэдээ дэлхийн өнцөг булгамбарт бөмбөгтэй холбоотой түүхүүд байдаг. Египтэд тоглож исэн түүхүүдийг бол манай урд турш Хятад эртний бөмбөг тоглоомуудаас орчин цагийн хөл бөмбөгтэй хамгийн ойрчол Хятадын Цүүжүү гэдэг тоглоом юм. Уг тоглоомд хоёр баг бөмбөгийг хаалганы жиг төшөглөж түнчлэн тэр бөмбөгөө оноо олгож тоглодог хамгийн уран тоглогчтой ормшуулдаг ийм системтэй байж. Мэдээж хөлбөмбөгөөс жоохон өөрчлөсөн хөлбөмбөгтэй маш төстэй тоглоом. За бид бүхний мэддэг Төв Америк, Мезо Америк гэж ярьдаг тийм. Энд хөлбөмбөгтэй холбоотой бөмбөгтэй тоглоомын нэгэн том жишээ байдаг. Энэ ямар жишээ вэ гэхээр одоогийн Аризоногоос Никарагуа хүртэл хөлбөмбөгтэй холбоотой нэгэн тоглоомын дүрм, за бөмбөг болон дүрмүүд нь гарч ирсэн байдаг. За тэгэхээр Төв Америкт инкүүд, маяачууд гэд маш олон иргэншил байдаг. Эдгээр иргэншлүүд бас хөл бөмбөгийг тоглож исэн түүх байна. Манай эртний өмнөх 1500 онд Төв Америкаас Ромын эзэнт гүрэн хүртэл хөл бөмбөг тоглож исэн чинүүд байдгийн нэг нь анхны резин бөмбөг Төв Америкт үүссэн жишээ байдаг. За тэгвэл Мезо Америкаас салбарлаад Ромд манай эртний өмнөх 350 онд Харпастум хэмээх бөмбөг тоглоомыг тэмдэглэж исэн түүх байдаг. За мэдээж Хятадд орчиж байгаа. Дараа нь Японы Киотод орчиж байгаа. За тэгээд 1100 онд Францд Ласул, Лондонд гудамжны үйл бөмбөг тоглодог гэсэн ийм баримтууд бүртгэдэг. За ингээд харах юм бол дэлхийн өнцөг булгамбарт бөмбөгтэй холбоотой тоглоомууд тоглож байжээ. За Америкийн нэгдсэн улс байгууллагад мөн л хөл бөмбөг англичуудаас дагаж орж ирсэн байдаг. Рагби, хөл бөмбөг гэж авсан байдаг. За Хятад бүр алдартай нэг үг өгдөө шүү дээ. Дөрвөлжин хан бөмбөг эц тус цуцалтгүй энэ бол маргаан гэж. Тэгэхээр хөл бөмбөгтэй холбоотой анхны зургууд Хятад үүсчихсэн түүхийг ч гэсэн бид нар харж болж байна.
За тэгвэл бүгдээрээ хөл бөмбөг яаж ардын тоглоомоос орчин үеийн тоглоом болсон бэ гэдэг түүхийг бүгдээрээ хамтдаа сонирцгоё. Нэвтрүүлгийн хамгийн ихэнд би та бүхэндээ Библи гэж хэлсэн. Библи бол дэлхийн нийтээр тарсан глобалчлалд хамгийн нөлөө үзүүлсэн хамгийн нөлөөтэй номнууд нэг. Хөл бөмбөгийн дөрмийн ном хамгийн нөлөөтэй ном болсон. Яагаад гэж хүн төрлөختөн ямар нэгэн дүрм журм, шашин, урлаг, соёл юу гэдэг те тэр бүхнийг буулгаж авахд хамгийн ойрхон юм нь спорт буюу спорт тоглоом байдаг. Тоглоомонд дургу нэг ч юм байдгүйтэй адилхан хөл бөмбөгийн дөрмийн ном нь дэлхийн өнцөг булан бүрээр тарж хүмүүс яг нэг дүрмээр нэг юмыг тоглож сурсан. Та нар боддоо 100 гаруй жилийн өмнөөс эхлээд хүмүүс дундын дүрм гэж энэ дүрм маш бага байсан гэсэн үг. Тэгвэл хөл бөмбөг маань дундын дүрм буюу глобалчлалд хамгийн том нөлөө үзүүлсэн. Бөмбөгийг хаалгаар оруулал алдаа гаргуул ингэн. За ийм бөмбөгөөр тоглоно гэдэг бүх дүрмийг гаргаж өгсөн. Тэгэхээр хүн төрлөختөн дундын дүрмтэй болно гэдэг маш чухал байж байгаа. За ингээд Британд ардын хөл бөмбөг гэсэн энэ спорт нь Оксфорд их сургуулийн оюутнууд, Кембриж их сургуулийн оюутнууд, элит сургуулиуд хөл бөмбөг рагбитэй төстэй тоглоомуудыг тоглодог гэж. Харин 1863 онд дэлхийн спортын түвшинд маш том нэгэн үйл явдал болсон. Хөл бөмбөг гэдэг спорт рагбиг асалж тусдаа дүрм нүссэн юм байна. Ингэснээр дэлхийн соёл, нийгэм, эдийн засгт бодиттойгоор өргөн хүрээнд шууд нөлөө үзүүлсэн. Тодорхой бичгээр баталгаажсан дүрм нь тоглогч багуудын итгэлцлийг нэмж, эдийн засгийн экосистемийг бий болгож, мэргэжлийн лигүүд, ивент итгэж, явандаа спортыг бизнес болгох цоошин салбарыг бий болгосон юм. Хөл бөмбөг нь улс төрийн зөөлөн хүчний зэвсэг болж, дайн, зөрчилтэй улсууд нэг талбай дээр тоглох боломжийг олгосон. Дайн болж исэн ч хүмүүс хөлбөмбөгийн хүчээр эв нэгдэлтэй байж хөлбөмбөг тоглож исэн. Хөл бөмбөгийн дүрм гарснаар бусад спортын холбоод үүсэх нөхцөл бий болж 1863 оноос хойш 40 жилийн дараа дараагийн спортууд, олимпийн наадмууд гарч эхэлсэн түүхтэй. Хөл бөмбөг бол дэлхийн нийтэд байсан аюул том асуудал. Нийгмийн ялгаа, арьс өнгөний зөрчил болон бусад асуудал нэг талд гарахад нөлөөлсөн. Яагаад гэх юм бол би арьс өнгөний ямар нэгэн үзлээс болоод нийгмийн гарласлаад нэгэн байшин дотор, нэгэн автобус дотор ч юм уу нэгэн гудамжинд байх хэрэггүйсэн бол хөл бөмбөгийн хүчээр нэгэн зэрэг бүгдээрээ талбайд гарахын боломжийг олгосон юм. Тэгэхээр хөл бөмбөг яа харахгүй глобалчлалын жишээ. Хөл бөмбөгийн дүрм гарснаар дэлхийн бусад спортууд ч гэсэндээ дүрмтэй болъё. Спорт гэж юм байт юм гэдэг анхны эхлэлүүд гарчсан байдаг. За ингээд 1891 онд сагсан бөмбөг гэдэг спорт Массачусетс буюу Америк нэгдсэн улсад үүссэн байдаг. Сагсан бөмбөг үүсгэхэд хамгийн гол нөлөөг хөл бөмбөгийн дүрм бий болгосон. Яг бол тухайн дүрмэн дээр суурилж бус спортууд гарчсан. Дараа нь волейболын спорт Америк нэгдсэн улсад үүссэн байна. Улмаар 1896 онд орчин үеийн олимпийн наадам үүсч бий болсон. Тухайлбал бейсболын лигт харуудын лиг гэж байсан. Негро лиг гэдэг. Удалгүй цагаануудтай ур чадрууд адилхан болсон учраас энэ хоёр хамтдаа тоглосон. Яг гэх юм бол цагаануудын лигээс л харуудын лиг илүү хүчтэй, сонирхолтой болсон. Бэйб Рут гэж бейсболын алдар тамирчин байдаг. Цагаануудын лигт анх удаа тоглосон дебютээсэн Африк гаралтай тамирчин. Ингэж арьс өнгөний үзэгдэл өөрчлөлтийг гаргасан байдаг. Энэ юунаас эхэлсэн? Хөл бөмбөгийн дүрмийн номноос эхэлсэн. Бразилийн хөл бөмбөгчин Пелег дэлхийн өнцөг булан бүр таньж, Майкл Жордан долларын тэрбумтан тамирчин болсон юм. Спорт төсөөлөмгүй мөнгө хэрэглэдэг юм тоглоом болжээ. Тэгвэл 3500 жилийн өмнө одоогийн Америкт, дараа нь Хятад гээд олон хүмүүс хөл бөмбөг тоглож исэн. Энэ явсаар хагаад ийм түүхийг бий болгожээ. Британий арал 11-р зуунаас хот тосгод хөл бөмбөг тоглож исэн талаар олон баримтууд байдаг. Британий аралд. За тэгэл Франц, Итали, Европт хоёр байсан бол Африкийн Этиопт, Гана гэдэг нэртэй одоогийн Хоккайдо төстэй тоглоомудаас тоглож исэн түүх байдаг. Эртний Грек, Ром, Виктория хааны үе гэдэг зөндөө олон түүхүүдийг бид энд дурдж болж байна. За ингээд 1863 онд 10 сарын 26-нд хөл бөмбөгийн холбоо дэлхийд албан ёсоор байгуулагдлаа. Англиар Football Federation гэдэг. Энэ үгийг зөвхөн англичууд одоо л хэрэглэдэг. Английн холбооны цомыг хөл бөмбөгийн холбооны цом гэж явдаг. Дөрмийн чухал өөрчлөлт оруулсан. Хамгийн том нь өөрчлөлт нь
гараар барьж болохгүй гэдэг хөрчлөлт байсан. Яг гэх юм бол тухайд бөмбөгийг гараар барьж тоглодог байсан хүмүүсийн чадвар нэлээд сул байсан гэсэн үг шүү дээ. За ингээд тухайн үед маргаан гараа зарим нь рагбидээ үлдээ. Рагбидэг спорт хөл бөмбөгөөр салах эхлэлийг инхүү тавьсан байдаг. Одоо харахад жоо инээдтэй юм шиг боловч тухайд энэ маргаан том асуудал дагуулж ирсэн. За ингээд хөл бөмбөгчд бөмбөг эзэмшилт муутай учраас рагбич төлөмгөөс байсан. Гэхдээ гараар барьж болохгүй гэдэг дөрвийг барьсад нь хөл бөмбөгийг үсгээд инхүү цааш явсан. За дээр нь шил болон хөл рүү өшөглөх зодтолтыг хоригдсон. Гоолыг хөлөөрөө хаалга руу оруулах л ёстой гэдэг энэ ойлголтыг л бий болгож гисэн. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж юм? Ер нь энэ хорхгийг гүйцэх хол энэ дэлхийд байдгийм үү? Баруун энтгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, тэнжангжигээ гэд зөндөө олон шилд байгаа шүү дээ. Ингэж ярих юм бол манай заа Чингис хаан байна, манай гол байна, Бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манад нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий. Social Pay. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. This is quite a game. It'll be a free kick. Ecstasy, euphoria, and emotion overflows. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall.
social pay. За ингээд эмх цэгцгүй байсан дэлхийн өнцөг булан бүр тоглож исэн ялангуяа Европт. Ялангуяа бүр наривчлах мал Англи тоглож исэн. Энэ спорт ижил дүрмтэй байгдаг байр суурь дээр тогтож 11 сургууль, клуб нэгдэж энэхүү холбоо байгуулагдсан. Гэхдээ талбайн хувьд нэлээд сонирхолтой. 180-аас 90 хэмж одоо арцах хэмжээтэй буюу одоогийн хөлбөмбөгийн талбайгаас хамаагүй том юм талбай бол гарч ирсэн байдаг. За хаалга нь ямар нэгэн хөндлөвч байхгүйгээр 2 шон байсан. 2 шон байсан. Яг бол тухай драйв бид юм байсан шүү дээ. Хаалганы хэмжээг 732 м-ээр тогтоосон одоо ч мөрдөгдөж бай. Тамирчдын ур чадвар өсгийн хэрээр хаалгач гэдэг шинэ байрлал гарч ирэхээс өөр аргагүй болсон. 1870 онд хаалган дээр нэг тоглож гараараа барих хэрэгтэй ганц хүн болсон юм. Хаалганы хөндлөвчийг 1875 оноос албан ёсоор ашиглаж гисэн. Үүнээс өмнө 2 шонгийн дунд юу ч байдаггүй байв. Дээшээ орсон бөмбөгний хэрүүл тасардаггүй. Гол мөн биш гэдэг маргаан гарах болсноор 1866 онд дунд нь 2 м 44 м хэмжээтэй тууз татсан байна. Голын өндөр гэдэг ойлголт бий болж тууз салхинд хийсэн, хөдлөн, бөмбөг мөрөгж дээгүр доогуур орсон мэддэггүй юм маргаан гарна. За манайхаар бол одоо нөө ховц үлэх гээд нөө хиц тавьсан байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм хитсийг юм тавьсан байсан. Тийм учраас эндээс маргаан гарах нь ойлгомжтой байлаа. 10 м дээгүүр нисэж өндөр дээгүүр орсон голыг тоодох зооцохгүйгээд маргаан гарсаар л байсан юм. Ингээд шонтой байх хэрэгтэй юм байна. Хөндлөвчтэй байх хэрэгтэй юм. Ингээд энэ маргааныг зогсоосоо. Өнөөгийн хаалганы стандарт 732 болон өндөр нь 244 м эндээсэгтэй. Голын маргаан илүү шудраг болж хөл бөмбөг илүү мэрэгжлийн болох эхлэл тавигдсан юм. Хаалганы асуудал шийдэгдсийн дараа өөр дэвшил зайлшгүй хэрэгтэй болсон нь шон хөндлөвчөөс ойсон бөмбөг орсон хэсгээр маргаан гарч ирлээ. Хөл бөмбөг хөгдсөн өнөө үед ч гэсэндэ VAR буюу видео ассистент жүгчээс эхлээд маргаан гарч байгаа шиг тухайн үед ч гэсэндэ маргаан зөндөө гарч ирсэн юм. Заримдаа үнэхээр орсон хэсэгт шүүгч нь өөрөө эргэлзэж байлаа. Яагаад гэвэл хаалганы тор гэж байхгүй. Бөмбөг хаалганы шонтой маш адилхан өнгөрөхөд хинч мэдэхгүй байх тохиолдол ч гэсэн гарч ирсэн. Энэ үед Ливерпул хотын инженер Жон Александр Броди хаалганд тор байвал маргаан арилах юм биш үү гэдэг санаа гаргасан. Мэдээж тэр нь загасны тор байсан тийм загас барьдаг тор. Энгийн мөртлөө маш гайхалтай санаа маргааныг илт багасгаж тоглолт бүр ойлгомжтой болж ирлээ. Мэдээж ингэх шаардлагагүй гэсэн хүмүүс ч байсан юм. Хаалганы тор гайхалтай зогцож торонд орж байгаа бөмбөг сар гэж дуурдаг. Хаалганы дор хөдлөхөөр гол орж байгааг 40 м-ийн цаана 30 м-ийн цаанаага үүсгэж хүртэл мэдэх боломжтой байлаа. Та бүхэн бодоод үзтээ. Урд нь хаалган тор байхгүй хахад гол орж байгаа тухайн хаалгач тоглогч эдний эмоцоос л хүмүүс мэддэг байсан бол хаалганы тортой олсноор хүн болго мэдэх боломжтой болсон. Голын баталгаа өндөр болж шүүгчийн дарамт босож үүсгэгчд торны хөдөлгөөнөөр голыг нүдэрээ мэдэрдэг болсон юм. Завуур дүрмүүд араараас гарч ирсээр тоглолтыг шодож төвөөс эхэлдэг дүрм хэрэгжиж байсан ч гол орох бүрт байраа сольдог байсан юм. Энэ маргаан бас явандаа болсон. За ингээд юм хөгжиж байна. Юм хөгжихийн хэрээр өөр асуудлууд урган гарч ирсээр л байна. Орчин үеийн өндөр хөгжсөн хөлбөмбөгч гэсэндээ энэ асуудлууд гарч ирсээр байгаа шүү дээ. Энэ удаа ямар асуудал гарсан бэ гэхээр сайн тоглогчдод далдуур мөнгө амлаж багтаа авах ийм тохиолдлууд гарч ирэх болсон. За яагаад гэх юм бол хөлбөмбөгийг маш ихэн үзэж байгаа учраас хөлбөмбөгт сайн тоглогчдыг илсүүлэх нь чухал болсон. Одоо үеиг шиг гэрээ, контракт, дүрм, агент гэдэг юм байхгүй. 1871-ээс 1972 оны улиралд анхны хөл бөмбөгийн тэмцээн болох хөл бөмбөгийн холбооны тэмцээн болж өрсөлдөөн ширүүлсэн үнэтэй холбоотой. 1871 оны 11 сард эхэлсэн тэмцээний шигшээ тоглолт эргэжлийн 3 сард болж Wanderers клуб Royal Engineers багийг нийтийн харьцаатаар буулган авсан анхны хөл бөмбөгийн цомыг өргөсөн явдал болсон юм. Анхны шигшээ тоглолтыг 2000 хүн үзэж жил ирэх зам үзэгчдийн тоо гэрлийн хурдаар өсөж байлаа.
Харин шигшээ багуудын хувьд анхны тоглолт тэр жилдээ Шотландын Глазго хотноо Хамилтон Крестэнд талбай хийсэн Шотланд Английн хооронд болж гоолгүй тэнцээ буюу тэтгэр дууссан байна. 4000 орчим хүн үзсэн тоглолтод Шотланд 2-2-6, Англи 1-1-8 гэдэг хөлбраар тоглосон. Нэг хамгаалагч, нэг хагас хамгаалагч 8 довтлогч тоглож ирсэн гэсэн үг. Одоо бол яг эсрэгээр байгаа шүү дээ, тэ. За иймэрхүү байдалтай хөл бөмбөг цааш явсан. Хөл бөмбөг их сургууль болон элит клубүүдэд илүү хөгжиж байсан учраас ажилчин ангийн баг төрүүлэх хэцүү байлаа. Тухайн үед Их Британд аж үйлдвэрийн хувьсгал маш эрчимтэй өрнөд дундаж анги бий болоод хүмүүс ажлын 8 цагт ажилдаг болёо гэж босд хөдөлгөөн гарсан. Энэ хөл бөмбөгт өөрөө том нөлөөг үзүүлсэн байдаг. За ингээд 1883 онд Blackburn Olympic гэдэг баг анхны ажилчин ангийн баг холбооны зам төрүүлсэн тохиол болсон юм. Хөл бөмбөг Британий арлыг тэр чигээрээ хамарч гисэн учраас 1888 онд мэргэжлийн спортын анхны лигийн тэмцээн буюу Английн хөл бөмбөгийн лиг эхлэх үндсүр болжээ. 1890-ад оноос багуудын доо хит олон болж 1-2 дугаар дивизионтой болж гисэн юм. Британий аралд хөл бөмбөгөөс гадна маш олон өөрчлөлт, шинжилтүүд явж байсан. Хөл бөмбөгөөс тусдаа болсон нэг зүйл хөл бөмбөгийг эрс өрчсөн юм. Энэ бол түрүүнд дурдсан ажилчдын цагийн хуваар. Аж үйлдвэрийн хувьсгалын дараа ажилчин анги бий болж дундаж давхар гарч ирээд тэд 10-аас 16 цаг өдөрт ажилладаг байлаа. Үйлдвэрчний эвлэл үүнийг эсэргүүцэж олон жагсаал эсэргүүцлийн дараа 8 цагта болох эхлэл 1880 оноос эхэлсэн юм. Мэдээж энэ бол хөл бөмбөгөөс тусдаа болж байгаа зүйл дээ. За ингээд үйлдвэрчний эвлэл ялтаа байгуулж ажлын цаг багаснаар хүмүүс 8 цаг ажиллана. Өдөрт 8 цаг ажиллаж байгаа яах вэ? Завтай болно. Завтай хүн яах вэ? Хөл бөмбөг тоглоно. Хөл бөмбөг үзнэ. Ажилчаа гарч ирээд дэлхийд дундаж давхар бий болсон учраас эдгээр хүмүүс тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой мөнгөтэй байсан гэсэн үг. За ингээд мөнгөтэй хүмүүсээс тасалбар аваад хөл бөмбөг үзүүлэх, хөл бөмбөгийн тоглолт үзүүлэх тоо нэмэгдсэн. Мэдээж аж үйлдвэрийн хувьсгал эдийн засгийн боломжийг олгосонтой адилхан хөл бөмбөгтийн эдийн засгийн боломжууд давхар урсан орчихсон юм. Британий арал дээр болсон хөл бөмбөгийн хөгжил дэлхий рүү гарахад Британийн колоничлын бодлого тэлэлттэй сашиг холбоотой. Бүр үнэхээр онцгой таарсан юм. Британи ингэж өндөр хөгжиж хөл бөмбөгийг асар хөгжтөй хөгжүүлж хахад дэлхийн бусад орнуудад Британий колоничлоор дамжиж худалдаачид, далайчид, уурхайчид, наймаачид, банкир, багш мэдээж Кристийн лам нар хөл бөмбөгийг дэлхийн дээр түгэсэн юм. Хөл бөмбөг нь ойлгоход маш энгийн учраас британчуудын тоглож байгааг харсан нутгийн иргэд шин тоглоомыг амархан сурч байсан юм. Колоничлогчдын хувьд хоорондоо тоглоо залгасан учраас нутгийн иргэдийг баг болгоод тоглох нь сонирхолтой байлаа. Бөмбөг байхад л хөл бөмбөг ямар ч гадаргуу дээр тоглож болох бөгөөд хүн бүрт давуу тал үүсгэх боломжтой. Та бүхэн спортыг бод. Заавал хурдан хүчтэй тоглох албагүй. Тухайн хүн удаан байж болно. Гэхдээ багаас авдирддаг гэж болно. Тухайн хүн удаан байж болно. Гэхдээ тэр хүн бөмбөг эзэмших авиастай байж болно. Тэгэх юм бол талбай дээр тоглоно. Тэгэхээр хөл бөмбөг маань хурдан, удаан, илүүдэлжинтэй, туранхай, ухаантай. За бүр удаан байсан ч гэсэндээ маш сайн ярих чадвар, баг хөдөлгөх чадвараараа хөл бөмбөгийн талбай дээр гол гарах боломжийг олгодог. Өмнө нь спортын дайн тулаанд зөвхөн хүчтэй, хурдтай явдаг гэсэн бол харин спортын тоглоом, спорт тоглоом дээр бүх төрлийн хүнд боломжийг инхүү гаргаж өгч байгаа. Тухайлбал бодолтой Бразилд Рио де Жанейрот самбо болоод хөл бөмбөгийн нэг бөмбөг байхад дөрмийн тайлбарлаж өгөл хүмүүс тоглож байна. Маш амархан. За ингээд 19-р зууны эц солон 20-р зууны эхэнд дэлхийн томоохон хот болон томоохон бомбтууд төр хөл бөмбөг эрчимтэй хөгжиж эхэллээ. Тус спортыг тухайн газар орны анслагдсан бүсэд одоо ч доктортой хөгжих суурийг энэ хүмүүс гарч өгсөн байдаг. Америк нэгдсэн улсын Бостон, Нью-Йорк, Филадельфия гэдэг хотууд байдаг. Зүүн ирэг дээр 1880-аас 90-ад оны хооронд хөл бөмбөг очсон. Америкийн бусад төрлүүд
энэ нэг дааж хөгжиж дэлхийн 1-р дайны өмнө жилүүдэд Британий цагааж ажилчид энгийн иргэд хөл бөмбөгийн давлгааны соёлыг дахин дэлгэрүүлж эхэлсэн байдаг. Хөл бөмбөг эхлээд очсон дараа нь бүр давлгаа болж ирсэн гэсэн үг. Америк нэгдсэн улсын соёлд хөл бөмбөг асар их өөрчлөлтийг оруулсан. Хөл бөмбөг очсны дараа сагсан бөмбөг, волейбол гэдэг өөр спортууд яаж юусан бэ түүхийг та бүхэндээ ярьж өгсөн шүү дээ. Хөл бөмбөгийн бас нэг том хөрөн Америк нэгдсэн улсад урд байгаа. Энэ бол Мексик улс. Мексикт Британаас ирсэн худалдаачид хөл бөмбөг хөгжүүлэх том эхлэлийг тавьсан байдаг. Бүр хөл бөмбөгийн анхны лигийн тэмцээнэ Мексикчууд 1903 онд зохион байгуулсан түүхтэй байдаг. Хөл бөмбөгийн албан бус эх орн Бразил улс. Бразилийг яагаад хөл бөмбөгийн албан бус эх орн бэ гэхээр дэлхийн аваргад хамгийн олон удаа буюу 5 удаа төрүүлсэн улс. Бразилд кофений 8 эрхэлдэг Чарльз Миллер гэдэг хүн хөл бөмбөгийг хөгжүүлсэн Бразилийн хөл бөмбөгийн эцэг гэж авдаг. Тэрээр 1884 онд 10 настайдаа Англид сургууль сурахаар явсан байдаг Бразилаас. За ингээд 1894 онд Сан Пауло хотод 10 жилийн дараа эргэж ирэхдээ 2 бөмбөг, 1 дөрмийн номын хамт авчирсан. За ингээд энэ 2 бөмбөг, 1 дөрмийн ном Бразилд хөл бөмбөг эхлэх, хөл бөмбөг хөгжих эхлэлийг тавьсан байдаг. Энэ бол Бразилд тарьсан хөл бөмбөгийн тарьсан эхлэл юм. Испаний хойд хэсгээр хэдүүлээ очицгоё. Испаний хөл бөмбөг Билбаот хамгийн ажижаа ингээд дамжиж Британий уурхачтаар дамжиж орж ирсэн байдаг. За ингээд Баск төлөмбөг тоглосон дараа нь удалгүй хөл бөмбөг Испаний өнцөг булан бүрд очсон. Баруун Африк руу очив. Алтан эрг. Баруун Африкийн алтан эрэг дээр хөл бөмбөгийн анхны төв нь Ган ус байлаа. Одоогийн. Ганд Кэп Костын сургуулийн хөгөөд Инкесер клубыг байгуулж Британий далайч болон албан хаагчдын дунд тэмцээн зохион байгуулсан байдаг. Мэдээж Баруун Африк бол Британий колони оргил байсан юм. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Йоханнесбург болон бусад хотуудад цагаан арьснууд өмнөд Африкчуудад хөл бөмбөгийг зааж хөл бөмбөгийг хөгжүүлж байлаа. Энэтхэг бол хөл бөмбөгөөс тухайн үедээ бол бас хөгжүүлжсэн крикет хөгжүүлжсэн. Гэхдээ крикет нь илүү цаашаа хөгжиж явсан байдаг. За ингээд ярих юм бол дэлхийн өнцөг булан бүрт британчууд, колончлол, 8, худалдаа, христ гэд бүх юмараа хөл бөмбөгийг хөгжүүлсэн байдаг. Африк твийн хамгийн анхны клуб нь Египтийн Ал-Ахли клуб. Одоо л байдаг. Үндэстэн гэж орчуулдаг. Хөл бөмбөгийн дэлхийн аваргад хамгийн анх тоглосон Африкийн клуб бол мөн Египт улс юм. 20 дугаар зууны хөл бөмбөг дээр ингээд дөрмийн хувьд ч юм уу зарим ингээд өөрчлөлтүүд бол зөндөө орж ирсэн байдаг. Харин хөл бөмбөгийн талбай орчин үеийн хэлбэрээ олсон үе бол 1920-д он. Энэ он хүртэл хөл бөмбөгийн тоглолтын дүрм бүрэн цэгцрэг байсан. Өөрчлөлтүүд ороод янз янзын санаачлал гарсаар л байсан. Зарим 1920-оноос хойш хөл бөмбөг маань ерөнхий дүрмээ илүү нарийн болж сайжруулж ирсэн байдаг. Анхны дэлхийн аварга 1930 онд болоход стандартын бөмбөг байхгүй 2 өөр бөмбөг дээр финалийн тоглолтын дээр гарч ирээд Аргентин ургачууд хоорондоо бүр шодж исэн түүх байгаа шүү дээ. За ингээд хөл бөмбөгийн талбай 90-180 м хэмжээд байсан энэ жоохон багассан байна. 180 м гэдэг бол асар том зай шүү дээ. Бүр зураасуудыг баг багаар оруулж ирж хаалгаа багасгасаар байсан байдаг. За бүр ингээд зураас дээр зарим зүйлийг би нэмжлээ. Талбайг 2 тэнцүү байх төвөн шугам 1882 онд нэмэгдсэн. Харин 1887 онд хаалгачийн бүсийг тэмдэглэх зорилгоор талбайг хөндлөн огтлох 16 м-ийн шугамыг нэмж хөрлөлсөн. Бидний одоогийн мэддэг нэг хайрцаг шиг хэлбэртэй 16-ын шугамгээс илүү чулуун 16-ын шугам байсан гэсэн үг. Чулуун татсан. За энэ торгуулийн цохолд дараа нь орж ирсэн байдаг. Торгуулийн цохилтыг 11 м-ийн зайтай болгосон байдаг. Миньон пэг нэг. Ширнэ.
Энэ хорхгийг гүйцэх хол энэ дэлхийд байдаг юм уу? Рогон жоо шиг та нар яах юм? 김치찌개, 된장찌개 гээд зөндөө олон шилэлт байгаа шүү дээ. Манай зэн Чингис хаан байна, манай гол байна, Бүх тэнгэр байна, маш байна. Тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн мараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий. Social Pay. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9,000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Social Pay. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснэ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн мараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий. Отон тоглолтын дүрмийн өөрчлөлтүүдийг хэдүүлээ бас жоохон яриач удаж байна. Яагад үл хөл бөмбөгийн хамгийн чухал дүрмүүд энэ бол отон тоглолт. Отон тоглолтын дүрмийн үүсэл бол хөл бөмбөгт аль 19-р зуунаас эхлэн толгооны өвчин болсоор л эхэлсэн. Яагад гэх юм бол нэг нөхөр хаалганы урд зогсчод бөмбөг ирэхийг хүлээгээд зогсчдөг гэсэн. Ингээд 1863 оны дүрмээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж отон тоглолтыг өөрчилж гисэн. Довтлогчийн урд эсрүүгийн 3-аас бага тоглогч байх үед отон тоглолт үтнэ гэж үтсэн байдаг. За энэ дүрмийн дараа нь жоохон өөрчилж зэрэгцнэ гэж хойно гэж оруулсан байдаг. Дараа нь зэрэгцэн гэж оруулж гисэн байдаг. Иймэрхүү байдлаар отон тоглолтыг өөрчилсөн. Отон тоглолтын дүрм одоо ч тодорхой хэмжээнд идэвхтэй идэхгүй гэж өөрчлөгдсөөр байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн том дүрм нь 1990 онд довтлогч нь эсрэг багийн араасаа 2 дахь тоглогчтой нэг шуруунд зэрэгцэн байрлаж бөмбөгөө авах гэж байгаа. Товчоор тарлах юм бол араасаа 2 дахь гэхэлэр хамгийн арын тоглогч бол мэдээж хаалгач. Тэгэхээр хаалгачийн урдныг сүүлийн хамгаалагч юм уу ямар нэгэн сүүлийн тоглогч байна шүү дээ. Энэ тоглогчтой зэрэгцэж байгаа давнуудыг саяхан буюу 1990 онд баталгаажуулсан байдаг. За тэрнээс урагш байгаа бөмбөг гэх юм бол отон тоглолтоо гэж өргөнө. Та бүхэнд холбооны цомын шигшид тоглолтын үзэгчдийн тоог ярьжсэн. Энэ тоо 30 жилийн дотор 50 дахин өссөн байдаг. Анх
2000 үзэгч холбооны цомын аваргын тоглолтыг үзсэн бол 1892 он болоход 25000 үзэгч, 1897 онд 65000 үзэгч үзсэн байдаг. Харин 1901 онд болсон холбооны цомын шигшээ тоглолтыг 114,000 үзэгч үзэж Еркот тогтоосон. 1900 онд Парист болсон анхны хөл бөмбөгийн тоглолтод Британий баг өөрсдөө алтан медаль хүртсэн байдаг. Мэдээж анх бол Олимпийн наадамд хөл бөмбөг үзүүлэх тоглолт гэдэг нэрээр орсон байдаг. Мэдээж хөл бөмбөгийн хувьд Британи бус тусаасаа хамаагүй хөгжилтэй байсан ойлгомжтой. За ингээд 1904 онд олон улсын хөл бөмбөгийн олонх байгууллага санаачлагууд гарч ирлээ. Түүхэн нөхцөл байдал давсчихсан гэсэн үг. За ингээд Нидерландын хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Карл Хершман англичуудыг олон улсын хөл бөмбөгийн холбоог хамтдаа байгуулъя. Та бүхэн нэгдээч гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгсэн боловч цаад бол өөрсдийн холбооны гүйцэтгэх зүйлд байгаа Шотланд, Уэльс, Умард Ирландуудтайгаа ярилцсанаа гэд гидээгээ сууч. Тэд өөрсдийн гэсэн дүрмээ тодорхойлчихсон. Бас бусдаас өөрсдийгөө хөл бөмбөгийн хувьд нэлээд дээгүр гэж боддог учраас аргагүй байна. Дээрээс нь өөрсдийн хөл бөмбөгийн цомтой, лигтэй, маш их үзэгчтэй нэлээд өндөр хэмжээний мөнгө хэрэглэдэг ийм лигийг англичууд зохион байгуулсан юм. Энийг харсан Францын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Роберт Грин мэдээж зүгээр сухыг хүсээгүй. Бус тусууд ятгаж Европ нэгдмэлийн холбоотой болох хураалгыг тавьсан байдаг. За ингээд энэ саналыг хэд хэдэн орнд дэмжиж 1904 оны 5 дугаар сарын 1-нд анхны ажил хэрэг уулзалтаа Франц Бельгийн нөхөрс тоглолтын үеэр зохион байгуулсан юм. Ингээд бусад холбоог урьж 1904 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Францын Raison Honoreгийн 229 дугаар байшинд байрлах Францын спортын сэтгүүлчдийн холбооны байранд дэлхийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий холбоо болох олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-г байгуулсан юм. Анхны алтан бус чуулганд Францын Роберт Герин, Андре Эспер, Бельгийн Мюлленхаус, Макс Кан, Дайнын Людвиг Силов, Нидерландын Карл Хершман, Швейцарын Виктор Шнайдер гэх мэт төлөөлөлд оролцож олон улсын хөл бөмбөгийн холбооны чулууг тавилцлаа. Анхны дүрмийг баталж олон улсын хөл бөмбөгийн холбооны үндэсний холбоодыг хүлээн зөвшөөрөх буюу шигшээ багуудыг хүлээн зөвшөөрөх. Баг тоглогчид клуб болон шигшээ багууд хоёр өөр холбоонд нэгдхийг хориглох гээд. За дээрэс нь гишүүн холбоо бүр жил бүр 50 швейцар франкийг төлөх гэсэн чухал залтуудыг оруулжээ. За ингээд олон улсын хөл бөмбөгийн холбоо байгуулагдсан боловч харамсалтай нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Британчуудыг урьсаарлаа. Британчууд орж ирлээ. Удалгүй дэлхийн 1-р тань 1914 онд эхэлсэн юм. За ингээд дөнгөж байгуулагдсан холбоо тэмцээн уралдаанаач явуулж чадаагүй байжгаад дэлхийн 1-р тантай золгосон юм. Дэлхийн 1-р тань нэр юун хөл бөмбөгийн холбоо. Европ тэр чигээрээ дайны утаанд хахадж хөл бөмбөгчд дайнд яваад өглөө. Ингээд энэ холбоо чимээгүйгээ. 1918 онд дэлхийн 1-р танд тусч. Үүнээс 3 жилийн дараа арай нэг эдийн засгийн хувьд өөр болоод хүмүүс спорт хөл бөмбөг гэдэгт анхаарч эхэлдэг болсон үед 1921 оны 3 дугаар сарын 1-нд ээлж чуулган болж Жюль Риме гэж Франц эрхийг ерөнхийлөгчөөр сонгож энэ Франц эрхэм 33 жилийн хугацаанд туйлын их амжилтанд хүрч өнөөгийн хамгийн хүчрэх холбоог бий болгосон юм. Дэлхийн аваргыг зохион байгуулахаас өмнө 1924, 1928 оны Олимпийн наадмын хөл бөмбөгийн тэмцээнийг тэд амжилттай зохион байгуулж үүндээ урамшиж 1930 оны Дэлхийн аварга шалралт тэмцээнийг зохион байгуулах ёстой байна гэдэг ажил руу орсон. Ингээд Жюль Риме түүнд тусалсан Францын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Анри Дилоны хамтаар хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалруулах тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анри Дилон дараа нь Европын хөл бөмбөгийн аварга шалралт тэмцээнийг зохион байгуулсан. Энэ хоёр эрхэм хамгийн гол нь аваргуудын лиг гэдэг тэмцээнийг хамтдаа үүсгэх, зохион байгуулагчсан боломжууд байсан юм. Ингээд хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалралт тэмцээн 1930 онд болохоор боллоо. Үзэгч та бүхэндээ дараагийн дугаараар
1930 болон 1934 оны дэлхийн аварга шалралт тэмцээний сонирхолтой түүхүүдийг хүргэх болно. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнийг албан ёсоор эрхийг нь авсан Миний Монгол Entertainment-ийн контент хүргэлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense. Hisense-ийг PC Mall-оос. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлөн. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Super Light. Илүү зөөлөн, илүү супер.